Миний хувцсны шүүгээнд хувцснуудаас илүү баахан ийм даавнууд хаанаас ямар зорилгоор хизээ яах гэж авсан тодорхойгүй даавнуудаар дүүрэн байдаг. Тэгээ эдгээр даавнуудаа ямар ч хэлсэн хувцас болгоё гэж бодоод эхний ээлжинд ийм цагаан материал сонгоо шалаагаа дээр нь тавьж агаад ийм богинохон цагаан даашинч эсгэж. За тэгээд энэ даашин цаа нэг 2 цагийн дотор оёод бэлэн болгочихъя гэж бодсон боловч хөдөлмөрийн гэрээ тусгагдаагүй баахан ажил хийж явсараа байгаад 2 өдрийн турш дамнаж ойж дуусглаа. Гэхдээ би ихний өдөр нь цээжийн эсгийн дотор гадна руу холбоод гуурсыг нь бас бэхэлж оёод бэлэн болгосон. Тэгээ 2 дахь өдөр нь хормоо эсгийг нь ойсон. Хормоо эсг нь тийм бөмбөгөр хунаастай мөөгөн хэлбэрийн тийм мөөгшиг харагддаг тийм хормоотой. Тэгээ тэр хормоог ойх гэж нэлээ их гар ажиллагаа орсон. Тэгээ хажуугаар нь бас нөгөө хөдөлмөрийн гэрээ тусгагдаагүй баахан ажил үргээ хийж яваал хоол ундгийж явсаар хагаад бүрсүүлдэ ядраад нэлээ орой хормоогоо хийж дуусгаад хооронд нь холбоод байсан чинь би буруу холбоцсон байсан. Тэгээ би үрдээ шинцээ 2 удаа ханзалсан. Гэхдээ ямар ч байсан амжилттай хийж дуусгасан. Одоо ингээд өмсөж үзүүлээ. Дүүфлэн дээр өмсөж үзүүлэе гэж бодсон ч орой олцсон байсан учраас доод айлын дээрээс тогшоод яхаа гэж бодоод гэрийнхээ углаашин дээр өмссөн. Тэгээд энэ даашинзны доогоор энэ манай гэрээ углаашаал илүү цохиод байгаа юм шиг надад санагдсан. За тэгэл толныхоо өмнө нэргэлдээл уламжлал ясаар гэрийнхнаасаа би ямар харагдчихэв гэд асуусан. Тэгсэн чинь манай хүү ээж та гүнчиг харагдчихэв гэсэн манай нөхөр болохоор шинэ жилд явах гэж байгаа юм шиг өөрөө харагдчихна гэж хэлсэн. Тэгтээ энэ бол ямар нэгэн гадуур өмсөх тийм ивэнтийн хувцас биш, гэртээ гэрээ цэвэрлэнгээ хоолой хийнгээ аяга угаангаа өмсөх гэрээ хувцас гэд боддоо. За миний даашинз нэг иймэрхүү болсон байна. Тэгээд ямар харагдаж байна да?